төрье. За цалин хөлсний бодлого ер нь нэгдсэн бодлого байгуулал илүү үр дүнтэй, илүү ухаалаг явна л да. Тэгэхээр хөтөлбөр нийгмийн хамгааллын яам цалин хөлсний бодлогоо одоо шинжилж чадсан уу? Яамнаас хэн байгаа вэ? Сангийн яамнаас хэн байгаа вэ? Бас хүмүүс орж ирсэн байна, орж ирээгүй байна уу? Зөвхөн хинээс асуулт асуух вэ? Санжаа байна уу? Харагдахгүй. Сайн байна уу Санжаа? Санжаа би асуулт асуугаадах идэх үү? Энэ орон нутгийн нэмэгдэлтэй холбоотой 24 оны 4 сарын 1-ний өдрөөс хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргааны үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг албаагчид үндсэн цалингийн 40%-аар харин аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүрэгт ажиллаж байгаа төрийн албаагчид үндсэн цалингийн 20%-аар за уг нэмэгдлийг аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал орон нутгийн төсөвтөд тусган хөдөөгийн суманд 60 хүртэл хувиар аймгийн төв болон алслагдсан 3 дүрэгт 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн ийм бодлого гарсан байгаа юм аа. Тэгэхээр нэг жилийн хугацаанд яг энэ бодлогын хэрэгжилт маань хэрхэн үр дүнгээ өгж байгаа вэ гэдэг дээр нэг дүгнэлт хийх хэрэгцээ шаардлага байна гэж харж байна. Үнэхээр одоо орон нутагт шилдэг мундаг боловсон хүчин очоод байна уу? Тэндээ үнэхээр хүмүүсээ одоо тогтоон барьж чадчихээн үү? Үгүй юу гэх нэг үр дүнгийг харахгүй бол бид зүгээр л төвлөрсөн нийслэл болоод бусад өндөр ачаалалтай газараа цалингийн нэмж чадахгүй, цалин үлсний сан хүрэлцэхгүй. Гэтэл яг энэ хөдөөгийн нэмэгдэл гэдэг агуулгаараа жоохон буруу яваад байгаа юм биш үсттэй. Энийг нэг эргэж харахгүй бол болохгүй нэ гэсэн ийм бодолтой байгаад байна. Яг магадгүй манай төсөв эдийн засгийн нөхцөл байдал сайжраад ирэх юм бол энэ бодлогыг үргэлжлүүлж явуулж болно. Гагцхүү яг одоо үнэхээр хүнд нөхцөл байдалд орсон байгаа энэ цаг үед энэ бодлогоо эргэн хараад за нэмэгдэл авж байгаа хүмүүсийнхаа хохироохгүй магадгүй өнөөдрийн төвшнийг хадгалаад харин бусад одоо нэмэгдэл авахгүй байгаа албан хаагчдын цалингийн нэмэгдүүлэх ийм цалингийн одоо их үүсвэр бий болох боломж гарах уу үгүй юу гэдэг талаас нь л энэ нэг бодлогоо эргэж харахгүй бол хэдүүлээ ердөөсөө л нэг тийм шудраг бус нөхцөл байдлыг үүсгэсэн нүүрэ буруу юм аа. Тэгэхээр сангийн яам болон хөтөлбөр нийгмийн хамгааллын яам цалин хөлсний нэгдвэл бодлогоо гаргаж чадчихээн үү? Гаргах одоо бодол байна уу үгүй юу? Ер нь улс төрчдийн энэ шахалт гэхээсээ илүүтэй яг л одоо шинжлэх ухаанчаар хандаж мэрэгжлийн яам л одоо бодлогоо чанга одоо хэлмээр байгаа юм аа. Тэгэхээр энэ дээр ямар бодолтой байна вэ гэдгийг сангийн яам болон хөтөлбөр нийгмийн хамгааллын яамнаас асууя. За хариулт Санжаа Дурж даргууд 6 дугаар микрофон. За сангийн яам Санжаа Дурж за Арин зоёг шинэ асуултанд хариулъя. За цалин хөлсний бодлого бол өөрөө гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гол бодлого байгаа. За тэндээс бол илүү наривчлсан хариулт өгөх нь зүг баг. Зүгээр одоо энэ саяг саяны хэлсэн таны орон нутгийн нэмэгдэл хэрэгжиж ирснээс хойш бол манай дээр ирж байгаа өргөдөл гомдол гэдэг одоо гэдэг юм уу те. За тэгээд цэвэр төсвийн агуулга талаас нь харах юм бол энэ бодлогыг бас бид нар зас сайжруулах шаардлагатай байна гэж бол бидний хувьд бол дүгнэлт хийх гээд байгаа. За шалтгаан нь юу вэ гэхээр бол нэгдүгээрт бол жишээ нь харилцсан одоо яг хил залгаа аймагуудын үед жишээ болгож хэлэхэд бол Өмнө Говь аймгийн үед бол нөгөө нэмж болох 100% одоо нэмэгдлээ бүгдийг нэмээд тавьчихж байгаа. За тэнгууд Дунд Говь аймгийн үед бол хараахан тийм боломж байхгүй байгаа учраас арай бага нэмчихэж байгаа. Тэгэхээр Дунд Говийн одоо төрийн албаагч нь илүү Өмнө Говь руугаа ингээд татагдах юм боломж гараад санхүүгийн одоо нөөц боломжоос шалтгаалаад хүнээ алдах юм бодлогыг бол гараад байна гэдгийг бол аймгийн дарга нь бол бидэнд бол бас хэлж байгаа. За төсөв талаас нь хараад үзэх юм бол энэ маань өөрөө яг нөгөө сонгуулийн үеэр өмнөх жилээс хэрэгжээд эхэлсэн учраас яасан бэ гэхээр энэ өөрөө бас нэг санал авахд илүү чухал байсан гэдэг агуулгаараа ч гэдэм үү. Зарим аймагуд бол энийг бол маш одоо боломжоос илүү өндөрөөр бол ашиглаад явцсан аймагуд байна. За энэ аймагуудын үед бол одоо төс нь бол үндсэндээ бүхэлдээ орог дийлэн хэсэг нь ингээд цалин болцсон. За үлдсэн жаах хэсэг нь болохоор байр ашигтай холбоотой тогтмол зардал болсон. Өөрөөр хэлбэл тухайн аймгийн хувьд бол хөгжлийн одоо хөрөнгө оруулалт их одоо бүтээн байгуулалт их ийм одоо төсөв бас үлдэхгүй байна гэдэг ийм асуулт болсон байна. За ингээд сая болвол одоо жишээ нь бол Орхон аймгийн хувьд бол жишээ нь энэ одоо асуудлыг бол бас зогсоох гэж үзсэн байлаа. За ингэнгүүт бол нөгөө нэг бас одоо тэр эсэргүүцэл бол дийлж чадаагүй
ийм асуудал бол болсон. За яг цалин үндэсний хувьд бол бид бол цалингийн нэгдсэн сангаас бол хараад үзэх юм бол Орхон, Дорноговь, за дээрэс нь бол Дархан, за тэгээ Өмнөговь аймгийн хувьд бол энэ маш сайн хэрэгжээд бол хүмүүсийн цалин бол аюул өндөр болсон юм билээ. Тий. За бусад хэсэг дээр бол бага байна гэдэг нь хараад байна. За эцсийн одоо сүүлд нь хэлэх зүйл гэвэл бас нэг бид нар энэ дээр бол бас анхаарах ёстой асуудал нь бол аймаг дээр бол ачаал өгж байгаа байгууллагууд байна. Жишээ нь аймгийн засаг даргын харьяа байгууллагууд гэхлээр жишээ нь боловсрал, эрүүл мэнд гэдэг ч юм уу энэ байгууллагуудаас гадна за жишээ нь шүүхийн байгууллага бол энэ дээр бас нэмж орж ирчээд байна. А гэтэл шүүхийн байгууллага маань бол өөрөө тусдаа цалингийн сүлжээтэй өөрөө өөрсдийнх нь цалингийг тогтоодог юм байгууллага тийм ээ. А тэнгууд шүүхтэр байгаа захиргааны албан тушаалтнууд нь болвол бид нар бас энэ нэмэгдлийг бол орон нутгаас авах ёстой гэд шүүхэд өгчдөг. Өөрөөр хэлбэл шүүхийнхэн аймгийгаа шүүхэд өгсөн. За ингээд тэн дээрээс бол ингээд ялаад гараад ирчихэж байгаа ийм тохиолдлууд гарч ирээд байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл босоо байгууллагуудаа бол усын төсөв талаас босоогоосоо өгөх, хэвтэй байгууллагууд нь бол орон нутгийн талаас өгөх. За шүүхийн байгууллага буюу улсын хурал дээр хууль зүйн байнгын орон дээр цалингийн төлсийг нь бүгдийг хэлцээ гаргадаг энэ байгууллагууд бол тэндээ одоо тусдаа ингэж төсөө гаргацдаг гэдэг юм уу да. Ийм байдлаар бас хэмжээ заагийг тогтоохгүй бол одоо болохгүй байна л гэдэг ийм дүгнэлтүүд бол гарч ирээд байна. Тийм. Тэгэхээр нэгдүгээрт бол бүсчилсэн байдлаар бол тухайн бүсийн тэр дээд хэмжээг бол бид нар заавал харгалзан тогтоох хэрэгтэй байна. Хоёрдугаарт бол босоо хөвчтэй энэ төсвийн ялгаануудыг бол гаргаж ирэх хэрэгтэй байна. За гуравдугаарт бол аль байгууллага хамаарахгүй гэдгийг бас зөв наривчлах шаардлагатай байна л гэсэн тийм дүгнэлт. За нэмэлт тодорлох юм. Асуулт хөдөлмөрийн яамнаас юм байгуулаа. Хөдөлмөрийн яамнаас хүн байна уу? Хүн байхгүй юм шүү дээ. За тэгвэл тодруулга Ариун зээг шүүн микрофон. Санжаа дарж даргын сая хэлсэн хариулт дотор сонгуультай холбоотой гэдэг үг гарчлаа шүү. Тэгэхээр хэдүүлээ энэ дээрээ дараад нөгөө улс төрийн элдв янзын асуудал тань дээр сайд чи яриад ах үдээ. Ер нь бол алдаатай бодлогод нилээд явсан. Ийм учраас үүнийг засах тал дээр хэдүүлээ явах нь зүйтэй. Гагцхоо одоо хүрсэн байгаа төвшинг одоо болно гэхлээр хэцүү шттэ. Тэгэхээр одоо хүрсэн байгаа төвшнийг царцаагаад бодлого засаад бусдын дүүцүүлэх одоо дөхүүлэх тал дээр л хэдүүлээ явахгүй бол болохгүй маа гэдгийг би энд хэлэх гээд байгаа юм. Хоёр дахь нь болохоор нөгөө эрүүл мэндийн даатгалын сан дангаараа эмч нарын одоо цалин хөлс урсгал зардлыг даагаад байгаа нь өөрөө буруу юм а гэдгийг бид бас дахин энэ за эрүүл мэндийн даатгалын сан эрүүл мэндийн яам энэ дээр ямар шийдэлтэй байгаа вэ гэж. 3 номер юм. Хэр хариулахлаа 4 номер дээр очихгүй 4 номер микрофон дээр яваад очих. За хариулаарай. Цаг яваад шүү. 4 номерын микрофоныг нэй. Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын бодлого зөвшөөрлтийн газрын дээр Хотгонбаатар. За ерөнхийдөө эрүүл мэндийн даатгалын сан дээр одоогоор бол эрүүл мэндийн даатгалын тухай хууль заасан 700 оншийн хамааралтай үлгээр бол санхүүжилтийг аваад явж байгаа. За ер нь 23-24 онд нэмэгдсэн цалингийн сантай холбогдлолтой их усрүүд яг тухайн жилийнхаа төсвийн одоо нэмэгдлийн хүрээнд дээр бол сууж ирсэн боловч зарим их усрүүд бас учир дутагдaltaй байсан. За ер нь 2026 он дээр цалинтай холбогдлолтой нэмэгдлийн асуудал дээр бол хэмнэлтийн болон бусад чиглэлийн түвшингүүдээр явна. Гэхдээ их усрийг
181.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхгүй бол цалингийн нэмэгдлийг яг тэр хэмжээгээр бол одоо даагаад гарах одоогоор боломж бол яг бүрэн харагдахгүй байгаа. За арин зэ гишүүний асуулт бол эрүүл мэндийн даатгалын сангаас цалин өгсөөр байх юм уу? Энэ дээр өөрчлөх юм уу? Хэвээр нь явах юм уу гэж асуусан шүү. 6 хариулах юм. Хэн хариулах? За тодорхой асуулт тодорхой хариулаарай. За сангийн ам санжидэрч. За эрүүл мэндийн даатгалын сан бол өөрөө гүйцэтгэлийн санхүүжилтээр явж байгаа. За энэ дээрээс бол өөрөөр хэлбэл ямар өвчний оншоо, ямар өвчнийг хэрэг одоо чанартаагаар хийсэн байна. Чанар нь бол шаардлагандаа нийцсэн бол санхүүжилтийн нэг явж байгаа. За хэрвээ эрүүл мэндийн даатгалын сангаас улсын төрийн эмнэлгүүдийн одоо цалин өгөхгүй гэж үзэх юм бол за цалин бол одоо хуучин шатлал руугаа буюу тогтмол одоо гүйцэтгэлийн биш тогтмол цалин руугаа орж таарна. За тэгээд эрүүл мэндийн ажилчдыг бол төрийн албаагчдыг яг нөгөө бүртгэсэн хорон тоогоороо яваад цалингийн сангийн хатуу яна авчина. Тэр гүйцэтгэлийн одоо санхүүжилт маань бол хаана орж ирэх вэ гэхээр бол одоо ийм эмнэлгийн хэрэгслийн тэр асуудал дээр л орж ирнэ. Өмнө нь бол яг тэгж явж ирсэн. Хувийн эмнэлгүүдэд бол зөвхөн гүйцэтгэлээр нь даатгалаас санхүүжилж байгаа оншилт дээр явж ирсэнээс улсын эмнэлгүүд бол буцаад төсвийн байгууллага руу орох тийм зүйл рүү явах нэ гэж л. За арин зэ гишүүн тодруулъя. Бас хариулт бүрэх гэл байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас цалин хөлсийг нь өгөх нь буруу. Төр өөрийнхөө төрийн албан хаагчдынхаа цалинг даах ёстой. Одоо болвол сан хоосроод цалингаа хүртэл тавьж чадахгүй байгаа юун цалин нэмэх. Цалингаа өгч чадахгүй байгаад байгаа байхгүй да эрүүл мэндийн салбарын хувьд. Тэгэхээр чи энэн дээр энэ бодлогоо эргэж харахгүй болохгүй. Чин бүрэн сайд мэдж байгаа штэ. Засгийн газар энэ асуудлыг мэдж байгаа. Тэгээ ийм төсөв оруулж ирчээд эргээд галын улсын их хурл руу ирүүлээд байгаа байхгүй да. Цалин хөлсний бодлогоо ч гэсэн мэдж байгаа штэ. Тэгээ одоо яаж энэ төсөв дотор чинь ийм орон зай гаргах юм? Нийгэм бухимдалтай байгааг бүгдээрээ л мэдж байгаа штэ. Анхнаасаа яах гэж ийм төсөв өргөн барьсан юм? Тэгээ одоо энийг чи яах юм? Сангийн сайд сангийн яам хിവэрэл байгаа штэ. Та нар бүгдээрээ л байсан штэ. Одоо гинт шинээр гарцсан юм шиг байж болохгүй штэ. Эрүүл мэндийн яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, төрийн нарийн бичгийн дарга За баярлалаа. Юу тодруулга дууссан. Тэгээ саяхтай хариулт таваад цаашаа явъя. Эрүүл мэндийн даатгалын сангаас саяын тэр цалин өгдгийг болиулах юм уу? Хэвээр нь явах юм уу гэж асуусан даав. Тэрэн дээр хариулж өгөөч. 3 дугаар микрофон. За байнга хорооны гишүүдийн өдрийн мэндийг хүргье. Тэгээ түрүүн зарчмын бодлогын том асуудлууд л тань. Яг л одоо цалин хөлсний эрүүл мэндийн салбарт тулгамдж байгаа яхаргууд манай эмчнэр, сувилагч нар, багш нарын маань цалин бол одоо маш доогуур байгаа. Биднээс энэ цалингийнхаа бодлого дээр яг саяны хоёр асуудлыг бодлогын шийдэл дээр л тасалж хагалж өгөхгүй бол эрүүл мэндийн даатгалын сан дээр гүйцэтгэлээр санхүүжилтэн дээр эмч багш нарын цалин, эмчнэрийн цалин, сувилагчны цалин нэмнэгээд явчих юм бол бусад даатгалаараа санхүүждэг, гүйцэтгэлээр санхүүждэг тэр нөгөө санхүүжилтэн дундаа л өөрсдөө цалингаа тогтоогоод нэмэх боломжийг аваад явчихж байгаа. Тэгэхээр эмчнэр, сувилагч нар бол яг л адилхан төрийн албан хаагч. Төрийн албан хаагчийг бол төрөөсөө цалингийн нэмэгдүүл цалинтай нь холбогдолтой асуудлуудыг төр өөрөө хариуцдаг байх л зүйтэй гэж харж байгаа. За энэ тэгвэл эрүүл мэндийн яамнаас барьж байгаа хийж байгаа ажил бодлого гэж ойлгож болох нь зөв. За баярлалаа. За дараагийн